Сайн бацхан уу, манай сувгийг үзэж байгаа өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хятад кино ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Киноныхоо талаар багахан мэдээлэл хүргэе. Энэхүү киноны маань зураг авалт 2022 оны 9 сард эхлээд 2023 оны 11 сард дууссан байдаг. Гол дүр тоглосон жүжигчин бүсгүй маань бүтэн жилийн турш зөвхөн боксоор хичээллэн боксчинд байх ёстой биеийг бүтээхийн тулд нийт 50 кг хассан байдаг. За тэгвэл энэхүү киногоо эхлүүлцгээе. Энэ эмэгтэй бол манай киноны гол дүр болох дуу гэх бүсгүй байгаа. Сүүлийн жилүүдэд ерөөсөө ажил хийхгүй, гэртээ унтаж идээл хэвтчихэдэг. Аав ээж хоёр нь дэлгүүр ажилладаг. Төрсөн дүү нохинтойгоо хамт ингээд нийт тавуулаа хамтдаа амьдардаг. За энэ хүүхэн бол дуу гэх бүсгүй хамаатных нь охин телевизэд ажилладаг. Ажил олдохгүй байгаа хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад ингэснээр хүмүүс бичлэгийг нь үзээд ажилд орох санал тавих өндөр магадлалтай байдаг болохоор дууг энэ удаагийнхаа нэвтрүүлэгт урьж оролцуулах гад ээж дүү хоёрт нь хэлж байдаг. Гэртээ зүгээр хэвтэж байдаг болохоор аль болох ажилд оруулах санаатай бичлэгэнд оруулах гэж ятгадаг. Ээж нь гуйсны эцэс нэвтрүүлгийн өмнөх бичлэг хийгдэхэр болдог. Гэрт нь ээж нь ч өөрийгөө танилцуулаад охиныгоо ажилд оруулах санаатай хэдэн үг хэлээд харин энэ нь дууд ерөөсөө таалагдахгүй болохоор энэ бичлэгт орохгүй гэтэл дүүн ч уурлаад чамшиг ерөн ажилд хүрэлгүй аав ээжээрээ тэжээлэгдэх хүн байхгүй гэсэнд дуу уурлаад л гэрээсээ гараад явдаг. Бүгд л дууг ажилд орсонгүй зүгээр хөвчээдэг гэж хэлсэнд нь нэлийн бачимдаад найз залуу болон хамгийн сайн найз хоёрлогоо залгаад хамтдаа хоол идэхээр дууддаг. Тэгсэн найз залуу сайн найз хоёр нь дуугийн араар явуулдаад эмэгтэй жирэмсэн болцсон. Бүр хамтдаа хурмай хийн гээд өдөр судраач тоглосон байдаг. Дуу энэ хоёрыг нэг газар хоёулагийн дуудсан болохоор энэ хоёр ч бид хоёрын харилцааг мэдсэн юм шиг байна. Одоо хоёлоо юуг нь нуудгийн бүх үнэнгээ дууд хэлэхээр болъё гэд ярилцгадаг. Дуу араар нь ийм явдал болж байгааг ерөөсөө мдээгүй. Ээж дүү хоёр нь нэвтрүүлэгт оруулах болчоод тэрэнд нь бухимдсан гомдлоо энэ хоёр тэлэг санаатай уулзъя гэж дуудсан байгаа нь дууг 0 орсон хойгуур энэ хоёр үннээ хэлэх үү яах уу гэж хоорондоо ярилцаж байгаад хэлэхээр болдог. Найз залуунч дуу гэрээ суунгууд хоёлаа салъя би чамаа салмаар байна гэсэнд дууч тэр эмэгтэй чинь хэний гээд уцыг нь булааж аваад хартал тэр эмэгтэй нь хар багасаа найзалсан хамгийн сайн найз нь болж таардаг. Найз нь ч одоо намааг уучлаарай би чамд юу гэж хэлхээж мэдэхгүй байна гээл уучлалт гуйгаад одоо ер нь уучлалт гуйгаад яахав дээ. Дууч юу ч хэлэлгүй босоод гарах гэж байтал найз нь араас нь бид хоёр 8-нд хурмай хийх гэж байгаа. Чи миний хурмын гэрч болно зүтэй. Тэгэхгүй бол намааг хүмүүс гэр бүл сүйтгэгч гэж муугар бодно гэж хэлдэг. Бүр арай л муха хамгийн сайн найз нь байж ээж найз залуутай нь араар нь явуулчаад яаж ийм үг амнаас нь гарч чаддаг вэ нэ л гэж дууд бодогдно. Эмээгийнх нь байр дуугийн нэр дээр байдаг. Дүү нэгчигээ байр эзэмшигчийн эрхээ өөрт нь шилжүүлээч гэж гуйх гад л дуугийн амттай хоолыг бэлтгэж байдаг. Дүү нь охиноо сургуульд өгөх гэтэл энэ байрыг эзэмшдэггүй болохоор улсын сургуульд охиноо оруулж чадахгүй байгаа болохоор ихчээсээ гуйх гад байгаа нь ээж нь дуугийн өрөөнд орж дууг сэрээгээд амттай хоол идсэн дүү чинь чам зориулж хоол исэн гээд ямартай ч бөөндөө хоол идэхээр суудаг. Ээж нь дууг хоолоо идэж байхад нь ая ивийг нь олоод аятайхан байрны талаар хэлдэг. Дууч дүүгийнхээ төлөө бол би гарын үсэг зураад өгнө гэж хэлэхэд дүүн цанаас гарын үсэг зурна гэдгийг сонсоод л хийсэн хоолоо дуугийн өмнө авчирч тавиад ээж нь гэрээ гаргаж ирээд дууг зөвхөн гарын үсэг зураад л болоо. Дүүд чинь салсан нөхөр нь туслахгүй, дүүд чинь үнэхээр хэцүү байна гэж ярихад дууч үүнийг сонсоод угаасаа салсан нөхөр нь юу гэж хүүхдийн тэтгэмж энтер өгдөө. Хүүхэд нь ч өөрийнх нь биш байтал энэ нөхөр л араар нь тавиа эздээ гэж хэлснээр дүүнч чи дуугаа надад тусалчиж болсонгүй юу? Чи яасан намайг доромжлоод байгаа мó? Чи хүүхэдгүй, нөхөргүй хөвшин аав ээжээрээ тижээлгэж амьдардаг гэж маргалдаж үүнээс болоод эгч дүү хоёр хоорондоо хэрэлдээ сүултээ бүр зодолдоод ятаж байхад дүүн бүр үнэхээр шартаа эгчийнхаа дээр гараад л цохоод ээж нь нэг юм чанга дуугарч энэ хоёрыг болиулдаг. Дуу шууд босоод л өрөөндөө ороод хамаг хувц сунраа чантамдаа хийгээд гэрээсээ явхаар шийддэг. Ээж нь өрөөнд нь орж ирээд 2000 yen өгөхөд түүнийг нь авахгүй юу ч хэлэхгүй гэрээсээ чандамаа чирээл явдаг. Гэрээсээ явсан хүн чинь очих газаргүй болохоор байр дүрслэхээр болж нэг байр олоод асуухад сарын түрээс нь 1000 yen, байртай 800 yen. Дууд ямар ч мөнгө байхгүй болохоор их л үнэтэй санагддаг. Ээжээсээ мөнгө асуух уу яах уу гэд бодоо сууж байтал ээж нь ашгүй 2000 yen явуулаад энэ байрыг түрээсэлдэг.
Цаашдаа дууд хэрэглээний мөнгө болон байрны түрээснийх нь мөнгө хэрэгтэй болохоор ажил хийхээр болоод нэг газар зөөгчөөр ордог. Зөөгчийнх нь цалин 2500 явна. Энэ газар нь оройн хүн амьтнаар дүүрээд л ажиллаа. Дуу маань маш хурдан шуурхай хийдэг. Дарга нь дууг дуудаа тамхи аваад иргээд машин руугаа явуулдаг. Машинд нь ор суугаад тамхиг нь олоод буух гэтэл машиных нь урд нэг эрэгтэй шээж байхыг хараад машинаас буухгүй санаа зовоод уулна эрэгтэйгээс нуугдъя гэж бодсон боловч сигналын дараад машиныхаа гэрлийг санаандгүй асааж эрэгтэй гэрэлтүүлээд унтраах гэж оролдоод бүр хамаг юмыг нь ажилуулж орхидог. Дууч аяархнаар би санамсаргүй дарчихсан юм аа үнийг унтрааж чадахгүй байна та унтраагаад өгөхгүй гэхэд залуунч машинд орж суугаал нэх унтраадаг баатар болсон чинь бүр нэмж хамаг юмыг нь ажилуулаад чадахгүй. Банцандаа дууд хаандан залхуу минь чи өөрөө машиныхын эзнээс асуугаач гэж хэлээд явахдаа цаана боксийн билегээ үлдээгээд явчихдаг. Маргааш нь дөө ажлынхын газрын яг хажууд байдаг боксийн клуб дээр нөгөө залууг хайгаад очивол өтөр оройны залуу нь энэ клубын боксийн дасгалжуулагч Кун гэх хүн байдаг. Ресепшнээр нь дуудуулаад бэлийг нь өгөхөд Кунч хайчихсан гэж бодсон авчирч өгсөнд баярлаа. Чи харин боксонд дуртай юу гэж асуухад төлбөрийг нь сонсвол нэг хичээл нь 300 явна гэхээр дуугийн хувьд нэлээд үнэтэй болж байгаа. Ямартай ч ресепшн хүүхэн хүн дасгалжуулагчийн WeChat групп дуугийн вишнийг нэмээд та шийдвэрээ гарвал буцаад хүрээд ирээрэй гэж дууд хэлдэг. Дууд боксing клубын хүн дасгалжуулагч нэлээд таалагдсан болохоор WeChat руу нор зургийг нь үзэх гэж байгаа санаандгүй найзын өсөлд явуулчихдаг. Тэгсэн найзын өсөлтийг нь аваад урдаас нь юм бичээд маргааш паркаар хамтдаа явахаар болдог. Үүнийг дуу хамт ажилдаг хүүхэндээ хэлэхэд ажлынхны хүүхэн ч тэр зүгээр л чамааг клубтээ элсүүлэх гээд уулзъя гэж байгаа. Маргааш өдрөнд дууж парк дээр очиод хүлээж байхад хүн дасгалжуулагч цаанаас ирээд хамтдаа паркаар алхаж нэг газар ирэхэд парк дээр хүн дасгалжуулагчийн клубийнх нь шинэ гишүүдэд зориулсан үнгүй сургалт явуулж байдаг. Дууч яг өөрийг нь клубтээ элсүүлэх гэж авчирсан юм байна гэж бодож байхад Кунч өдөрлөгийг өөрт нь сонирхуулах гэж энд ирсэн. Дарга маань алдартай хүмүүс авчирсан гэд энэ хоёр маань их дуу муутай хоорондоош нэг юм хүм ярьдаггүй. Хүн дасгалжуулагчийн цаад санаа нь яг үнэндээ дууг өөрийнхөө клубт элсүүлэх гэж авчирсан байдаг ч яг энэ талаараа хэлэх гэж байхад нь дуу урдаас нь хамт ажилдаг найз маань чамааг намайг энд бүртгүүлэх гэж авчирсан гэж бодож байгаа. Тэр ч одоо хэлэх үггүй болоо чи намайг бүртгүүлэх гэж авчираагүй юм байна гэж хэлэхэд Кунч дуугийн хэлснийг сонсоод одоо юу хэлэхэд уул нь дууг энд бүртгүүлэх гэж авчирсан шүү дээ. Хүн дасгалжуулагчид хүн амьтан урьж бүртгүүлэх нь ерөөсөө таалагддгүй. Гол ажил нь дасгалжуулагч байхад дарга нь энэ бүгдийг хий гэдэг нь ерөөсөө таалагддгүй талаараа дууд хэлдэг. Энэ хоёр маань урд урдаасаа хараа сууж байхад салхилаад гүн дасгалжуулагч цамцаа тайлаад дууд өгөөд л дуу баргал гүн дасгалжуулагчид дурлцдаг. Дууд гүн дасгалжуулагч таалагддаг тул боксоор хичээлэхээр болоод хамтдаа дасгал хийж өдөр бүр ирж дасгал хийсээр байгаад гүн дасгалжуулагч дуу маань улам нь сайн болоод байдаг. Нэг өдөр гүн дасгалжуулагч клубийнхаа нэг залуу тамирчинтай мужийн боксийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахар хоорондоо тулдаад уул нь гүн дасгалжуулагч илүү байсан боловч эцэст нь эсрэг талынхан залууг ялсан тооцдог. Гүн дасгалжуулагч ямартай ч тэмцээнд оролцож чадхааргүй болдог. Оройн дуу гүн хоёр хамтдаа хоол идэж дууч гүн дасгалжуулагчийг магтаа чи илүү байсан чи бол ялагч нь байсан гэж магтдаг. Гүн дасгалжуулагч оройжонгой хувьсан болохоор бүр маш ихээр цогтоод дуу гэрийг мэдэхгүй болохоор гэртээ аваад хүрээд ирдэг. Гүн дасгалжуулагч дуугийн нүүрнээс бариад ингээд ямартай ч өглөө болдог. Гүн дасгалжуулагч сэргээд дуу маань гоймон чанж өгөөд гүн дасгалжуулагч би ерөн ажилласаа гарна энэ ажил маань надад таалагдахгүй байна. Би чамааг өөр дасгалжуулагчд хэлж өгөх болно гэж хэлдэг. Дуу энэ талаар сайн бодож үзхийг хэлээд ажилдаа явлаа. Гарахтаа хаалгыг хаагаад л зүгээр орчих гэтэл гүн дасгалжуулагч түлхүүрээ надад үлдээчих дотуур байрнаасаа юмнуудаа авчрыг гэж шуудхан хэлснээр энэ хоёр маань хамтаа амьдрахаар болж дуу маань гэрээсээ бөөм баяр болгоод л гарна. Гүн дасгалжуулагчийг ялсан залууд яаралтай 5,000 он хэрэгтэй байгаа гэдгийг өчигдөр орой гүн дасгалжуулагч дууд хэлсэн бэлээ. Дууч нөгөө залуу дээр очиод 5,000 он өгөөд тэмцээнд гүн дасгалжуулагчийг оронд нь оролцуулахаар энэ залуутай тохиролцож ажил дээрээ байхад нь гүн залгаад л би үнэхээр сайхан мэдээтэй ажилласаа гарах гэж байгааг минь дарга маань мэдээ зөөлрсөн байна. Намайг тэмцээнд орохыг санал болгосон гэд бүүн баяр залгаж байдаг. Сайн залуунд баярлаж байгаа дуу маань ч өөрөө маш ихээр баярлаад дэлгүүрээр яваад л хүнс цуглуулад даргаасаа хүртэл сарын цалингаа урьдчилж
авчилж аваад бүх зүйлийг хүн дасгалжуулагчийн төлөө хийж өмнөөс нь хүртэл ажлыг нь хийдэг. Бэлтгэл хийж байхад нь хүртэл хажуунаас нь огт холдохгүй туслаад хүн дасгалжуулагчийг хүлээж амттай хоол хийж күнж энэ үед хүссэн жиндээ хүрч бөөн баяр болоод бүх зүйл сайн сайхан болж тэмцээний өдөр ирдэг. Дуу хоол игээд хувцас солих өрөөнд ирэхэд хүн дасгалжуулагч хүнээс мөнгө авч байхыг хардаг. Юу мөнгө вэ гэвэл одоо тулдах гэж байгаа залуугийн аав нь ялагдаад өгөөч гээд хүн дасгалжуулагчд 30 мянган ион өгсөн байдаг. Хүн дасгалжуулагч энийгээ дууд аятайхан тайлбарлах гээл би мөнгийг аваагүй бол тэр шүүгчд өгнө. Шүүгчд дэмий мөнгө өгч байхаар би өөрөө авчлаа тэрэн зөв бистэ тийм ээ. Хин нэгэн мөрөөдлөө биелүүлж байвал болоо зөв зүйл хийсэн л гэж би бодож байна гэдэг. Дуу маань хүн дасгалжуулагч хандан энэ чиний мөрөөдөл биш үү? Чи ганцхан удаач гэсэн ялахыг хүсэхгүй байна уу гэсэнд хүн дасгалжуулагчийн хувьд дараа ялж болно нэг удаагийн ялтаас илүү урд өмнө хизээж авч байгаагүй 30 мянган ион чухал байдаг. Харин дуугийн хувьд 30 мянган ионоос илүү нэг удаагийн ялалт илүү чухал гэж боддог. Үүнийг сонсоод хүн дасгалжуулагч дуулуу би одоо хөгшөрч байгаа би одоо зодог тайлна би мөнгөгүй яаж амьдрах юм барилгын талбай дээр ажиллах уу? Хичнээн ажиллаад чи ийм их мөнгө надад олдохгүй чи тэгвэл мөрөөдлийнхөө төлөө араас нь явалдаа зөөгчөө гэж дуулуу маш чангаар ойрлдог. Дууж битгий уурал хоёулаа гэртээ харьцгаая гэсэн хүн дасгалжуулагч маш муухайгаар гэр гинэ чи өөрийгөө ер нь хин гэж бодов яагаад би чамдаа гэрт чинь харих ёстой юм чи юм уу эндээс гар гэж уурладаг. Өөрийнх нь төлөө маш их хичээгээд хүссэн тэмцээнд нь хүртэл оруулахаар болж байхад ийм муухай үгсийг сонсоод дуу маань юу ч хэлэхгүй тэр өрөөнөөс гараад явдаг. Тулаан чиглэгээд өрсөлдөх залуу урд нь ир зогсоод ахаа аав надад бүгдийг хэлсэн баярлаа гэж хэмээн хэлэхэд хүн дасгалжуулагч урдаас нь би эхний 3 үе чамайг зүгээр л дуусгана 4-р тойрогт чамд ялагдана гэж хэлээд ямар тааж тэмцээ эхлээд л хүн дасгалжуулагчийг ястаа алаад өгөх байхдаа гэтэл хүн дасгалжуулагч ганц цохиудлаад л газарт нам унаад хүүгээ ялуулахын тулд хахуул өгсөн агч тэрэнд юусаа хахуул шаардлагагүй байсан байх шүү дээ гэдэл мөнгө өгсөндөө харамсдаг. Дууч сэтгэл санаагаар унсан амтан ажил дээрээ ирэхэд дарга нь арх ууж сууж байгаад л хамт арх уухыг гуйж үг хаяад байсан болохоор ямар ч аргагүй хамт суугаад тэгтэл дууд гар хүрээд л бүр маяглаад ойртохт нь дуу гараа атгаж байгаад нэг сайн зохиод цагдаа дээрээс дууг телевизэд ажилладаг дуудуу гих хамаатан бүсгүй нь гарын үсэг зурж авдаг. Дуудуу гих хамаатныхын бүсгүй дуугч сэтгэл санаагаар дэмжигээл чиний хийсэн үйлдэл зөв гэж хэлээд дуудуу дарагдаа дуугийн бичлэгийг үзүүлэхэд тэр бичлэг нь дарагт нь маш их таалагдсан болохоор нэвтрүүлэгтээ уул нь оруулах гэж үзээд дуугаас гуйгаал байдаг. Дуудуугаас ажилч нь хэр байна даа гэж асуусанд дуудууч энэ удаад мөн л жинхэлж чадаагүй хүн олж ирэхгүй болохоор туршилтынх нь хугацааг сараар сунгасан гэж хэлэхэд дуу маань сайхан сэтгэлтэй болохоор нэвтрүүлэгт орохоор болдог. Үүнд нь дуудууч маш их баярлаад л чи орчихвол чамд ч гэсэн ажил олдно. Би мөн албан ёсны ажилтан болж чадах нь гэдэл маш их баярлдаг. Дуудуугийн хэлээд байсан өөрийгөө ол ажил хаягч нэртэй шоу эхлээд дууд маань маш гоё юмсаг палаж авч өгөөд юу хэлгээ мэдэхгүй бол зүгээр л чигэвчээр миний хэлснийг дагаад хэлээрэй гэж хэлдэг. Дуу маань тайзан дээр гарч ирээл ичил сандраал түүх таг гээл оролцож байх явцдаа энэ нэвтрүүлэг нь бүр үнэхээр бүтэхгүй шоу юм байна гэдгийг олж мэднэ. Бүх үгийг нь дуудуу живчний цаанаас хэлж зааж өгөөд хэлсэн үгнүүд нь дууг бүр үнэхээр эвгүй тухгүй байдалд оруулж байдаг. Киноны ихэнд дуу маань ээжтэйгээ хамт бичлэгэнд орж байгаад болсон шүү дээ. Тэгвэл тэр бичлэгийг нь тавьдаг. Тэр бичлэгийг нь засаад ээжигээ маш муугаар харааж байгаагаар маш муу хүн болгож дууг харуулдаг. Тэнд байх бүх хүмүүс л дууг хуруугаараа чичилж буруутгаж тайзан дээр юу ч хэлж чадахгүй байж байгаад толгой нь манраад ухаан алдаад унждаг. Оройн дуу маань мөн сэтгэл санаагаар унаад гэртээ ирж цонхоо онгойлгодог. Маргааш өглөө нь болоход толинд өөрийгөө харж уйл зогсохдоо боксинг клубын зарын хуудас толин дээр нь ирж наалдаад түүн дээр нь та ганц удаач гэсэн ялж үтсэн үү гэх бичгийг уншаад түүнийг аваад л боксинг клуб дээр очиод би заавал тэмцээнд оролцмоор байна гэж хэлэхэд тэнд боксинг тэмцээний бүртгэл хийж байсан хүмүүс дууг хараад чи орохыг хүсэж байвал шалгаруултыг эхлээд давах хэрэгтэй. Чамайг харахад нэлээд цаг орно.
Боксийн тэмцээн чиний бодож байгаас илүү аюултай талаар сануулхад дууж энэ бүгдийг мэдэж байгаа зүгээр л тулалдмаар байна гэж зориг шулуудаж энэ өдрөөс эхлээд шатаар дээш доош гүйж боксийн бэлтгэлээч дасгалжуулагчаараа заалгаж маш их дээстэж өглөө оройгүй гүйж бэлтгэл хийгээд л тэмцээнд орох бүртгүүлдэгч хүмүүст дууд ямар ч боломж байхгүй л гэж хаардаг. Өдөр бүр өөрийнхөө төлөө хичээж бэлтгэл сургалтаас тасралтгүй хийж энэ бүх хугацаанд тэмцээнд орох хүсэлт өгсөн ч бүгдэнд нь татгалзсан хариу авсаар л байдаг. Улирлын ээлжлэн солигдож энэ бүх хугацаанд дуу маань ганцад зогсохгүй шандрахгүй шаргуу хичээсний үр дүнд урдны бүдүүн дуугаас өөр цоо шин дууг өөрөө бүтээж удаан хугацаанд оролцсны эцэст нэг юм тэмцээндээ орох эрхээ авч чаддаг. Боксинг клуб дээр нь аав нэрж уулзахад бүдүүн охин тис өөр хүн шиг болсныг хараад аав нь ч бүр мэл гайхан доороос нь дээш өксүүлж хараад л аавтайгаа хамт хоол идэж суугаад аав нь ээж нь нуруугаа өтгөө сарын хугацаанд босч чадахгүй дүүн ганцаараа дэлгүүр ажиллуулж амжихааргүй байна. Дууг буцаад гэртээ ирвэл яадын чөлөө цагаараа дэлгүүртээ болон дүүдээ туславал яадын гэж аав нь гуйдаг. Дууч хэрвээ би буцаад очивол дүүтэйгээ маргалдаад бөө юм болно гэсэн аав нь тэр одоо чамааг дийлэхгүй гэж инээд алдаг. Дуу аавыгаа гуйсан болохоор гэртээ буцаж ирээд дүү аав хоёртоо туслаад хажуугаар нь тэмцээнд орохын тулд бэлтгэлээ таслахгүй хийж байдаг. Дэлгүүр дээрээ ажиллаа хийж байхад нь цаанаас хүн дасгалжуулагч ирж байдаг. Халаасаа удлан бөглөө гаргаж ирээд надад үнгүй авах бөглөө байна нэг ундаа авъя гэж хэлээд би рүүгээ харахад дууч шуудхан гүн дасгалжуулагчийг таньдаг. Гүн дасгалжуулагч дуугч таниад эцнүү яасан шуудхан зүгтаад гүйдэг. Араас нь дууч гүүгээд яагаад зүгтаад байгаа юм битгий гүйлдэ гэж гүйсний эцэст хамтдаа суу ярилцсан. Дууч 50 кг хассан гэж гүн дасгалжуулагчийг ангаалгаад удахгүй тэмцээнд орох гэж байгаа. Тэгээ гүн дасгалжуулагчийг ирж үзхийг асуухад дасгалжуулагч мөрөөдөлтөө хүмүүсийг үзэн яадаг. Яагаад гэвэл мөрөөдөл бэлдэггүй гэж боддог. Тэгээд тэмцээнийг үзэхгүй чи яагаад боксоор хичээлсэн гэж асуухад дуу ганц удаа ч гэсэн ялахыг хүсч байна. Тэмцээн дээр өрсөлдөгч нар бие биелуугаа маш хүчтэй цогтөгч эцэст нь тэрвэрлдэг гэж инээмсэглээд хэлдэг. Гүн дасгалжуулагч би ямар барилгадаар ажиллах юм уу гэж хэлж байсан боловч яг одоо тэр барилгадаар ажиллаж харин дуу мөрөөдлийнхөө төлөө ганц удаа ч болов ялахыг хүсч тэр үгэндээ хүрэхийн тулд маш ихээр бэлтгэл сургуулалт хийж эрч хүчээр дүүрэн дасгалтай анхаарч зүгээр байх цаг хугацаа мөч бүрийг өөртөө зориулж тууштай гэх чинь аргагүй явсны үр дүнд тэмцээнд орох өдөр нь ирдэг. Зарим хүмүүс зүгээр л энгийн нэг тэмцээн шиг санагдаж байгаа ч дуу гэх бүсгийн хувьд хүн хөсвөл өөрийнхөө төлөө бүрэн өөрчлөгдөж хийж чадахгүй зүйл байдгүй гэдгийг эндээс харж болно. Ингээд хүсэн хүлээсэн дэвжиндээ гарах цаг нь ирдэг. Урдны дуу болон одоогийн дуу хоёрыг харуулхад тархан бүдүүн дүү одоогийн дууд хаандан бүгдийг туулж энд ирсэнд нь баярлаж мөн тэмцээнд нь амжилт хүсдэг. Тэмцээнд дуу маань анх удаа буюу сонирхогчийн төрлөөр оролцож байгаа ч эсрэг талынх нь өрсөлдөгч мэргэжлийн хүн байх бөгөөд дуугаас хавь илүү байгаа нь харагдаж байдаг. Эхний үе дуус дасгалжуулагч нь чи энд байгаа нь аль хэдийн чиний хувьд маш том амжилт одоо бууж өгөхийг хэлдэгч дуу энэ удаад хизээч бууж өгөхгүй гэж хэлж дараагийнхаа тойрогийг эхлүүлдэг. Энэ удаад мөн л ил давуу байдлаар өрсөлдөгч нь дууг маш ихээр зохиож дууч мөчөөгөө өгөхгүй цохиулаад л зогсоод байдаг. Яг унахын наагуур байхдаа ганц хариу цохилт өгч бүх хүмүүс л гайхаж байхад өрсөлдөгч нь буцаж түүнийг зогсноор дуу газар тундаг. Дуу газар тунаа твдэхдээ урдных нь бодлогыг кинон дээр маань харуулдаг. Эндээс дууг ямар их сайхан сэтгэлтэй хүн болохыг харж болно. Дүүтэйгээ байнга тарамжгүй хэрэлдэж, зодолдож, зодуулж байсан ч эцэст нь тэр гэрээнд гарын үсэг зурсан. Хар багасаа найзлсан найз нь найз залуутай нь араар нь тавьж явалдаж байсныг мэдээд найзтай муу нэр зүүлгчихгүй тулд хүн чанар гаргаж хурмин дээр нь очиж гэрч болж өгсөн. Гүн дасгалжуулагчид хөөгдөн өрөөнөөс гараад үүдэн зогсож байхдаа гүн дасгалжуулагчийн тэр миний найз охин биш зүгээр л миний үйлчлүүлэгч гэж хэлснийг сонсоод өөрийнх нь төлөө бүгдийг зориулж байхад ийм үг сонсоод дуугийн маань сэтгэл ямар их шархалсан бол
Хамаатныхаа дуу гэх бүсгүй туслан нэвтрүүлэгт нь орж өгч байгаад хүсээгүй үгнүүдийг нь хэлүүлж бүгдийг нь зааж өгөөд л албаар дуу бичлэгийг нь заасч янзлсан хэрнээ дуу би ийм үг хэлээгүй штэ яагаад ийм бичлэг тавьж байгаа юм гэж дуудагаас тэр үед асуухад дуудууч буруу бичлэг тавьчлаа гэж хэлж өөрт нь одоо ганцхан удаа туслаад ухаан алдсан дүр мэт эсгээд өгөөч гэхтэн хүртэл хэлснээр нь хийж худлаа ухаан алдсан байдаг. Дуу ухаан алдаж унснаар бүгд л дуудуугийн зохиолын дагуу явж дуудуу чихвчээ авахдаа унтраахгүй оргисноор дуу туслах гал энэ нэвтрүүлэгт оруулах гад байсан юм биш. Зүгээр л дууг ашиглаж байсан болохын чихвчнээс олж сонсдог. Ажлынхан залуу танаа хамаатан уу гэж асуухад дуудуу тэр миний хамаатан биш. Тэр зүгээр л залах уу, ажиллах уу гэртээ хэвтэж байдаг. Түүхгүй байсан бол би түүнтэй ганц ч үг ярихгүй байсан гэж хэлснийг бүгдийн дуу маань чихвчээр сонсоод нулимсаа туслуулаад хэвтэж байдаг. Телевизийн шоунаас гараад гэртээ ирэх замдаа маш их сэтгэл санаагаар унаад гэртээ ороод зүгээр л амиа хорлоод өгчий гэж бодоод цонхоороо өсөрсөн ч маргааш өглөө нар дуусгаад дуу ухаан орж зүгээр өвхөл юу ч өвдөхгүй гэж бодсон ч өвхөөгүй өөрийгөө харж уйлаад бүх зүйл маань өвдөж байна гэд маш ихээр уйлдаг. Энэ бүх сэтгэлийн шантал өвчин зовлон туулсангаа бодож хөл дээрээ босч ирээд л одоо тулалдна би чадна гэд тулдах гэсэн боловч цаг нь аль хэдийн дууссан байдаг. Ингээд дуу маань эхнийхээ боксийн тэмцээнд ялагдаж хэдий ялагдсан ч хэлээ цаанаас босч ирээд өрсөлдөгчөө тэрэн зогсоод түүнд хандан "Эхчээ та мундаг байсан шүү" гэж хэлдэг. Харин цаана нь үзэхгүйгээд байсан хүнд хасгалжуулагч ирээд дуугийн тэмцээнийг үтсэн байдаг. Дуу хэдий ялагдсан ч хүмүүс түүний тэсвэр төвчээрийг харж бахархаж бүгд л түүнд баяр хүргэж алга ташаад түүнийг оруулдаг. Хувцас сольж дуусаад дуу өөрийнхөө зургийг утсан дээрээ авдаг. Клубээс гарч ирэхэд нь күн тасгалжуулагч түүнийг хүлээгээ зогсож байдаг. Хамт яваад оройн хоол идэхийг санал болгоход дуу маш илгээр күн тасгалжуулагчаас татгалзаж замаар чааш алхаж явах замдаа бэлтгэлээхийн илүү их хичээхээр гүйж явна уу гэлтэй харагддаг. WeChat дээрээ оруулсан зургийн тайлбар дээрээ боксing тэмцээнд орлоо. Би өөрийн гэсэн ялалтаа авсан. За тэгвэл энэ удаагийн кино маань энэ хүрээд өндөрлөө. Хүн бүхэнд боломж байгаа гэдгийг энэ киноноос харж болох байх. За тэгвэл дараагийнхаа киногоор уулзцгаая. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа.